Гэрэл багасаа сонирхолтой байсан. Гэрлийг засч үзсэн, эвдэж үзсэн. Тэр хэмжээгээр одоо гэрлэнд илүү их сонирхолтой. Тэгээд үнийгээж борлуулж чадаад баяртай байдаг. Миний ажил бол зөвхөн тогтой айл биш, тоггүй хот суурин газруудад ч гэсэн гэрэл түгэж байгаа болохоор давуу талтай бизнес юм болов. Энэ машиныг авснараа болохоор нэгдүгээрт ачаа бараагаа зөөхөд, тээвэрлэхэд болон хамгийн анх унаад явхад бол амар том юм аа гэсэн юм тийм сэтгэлтэйсэн. Дөрөв дугаар хайцдаг болохоор туулахгүй зам гэж байхгүй амар гой сэтгэл ханамжтай онж явдаг. Манай гэр бүлийнхэн болон манай 3 хүүхдүүд бол бүгдээрээ энэ машинд аягүй хайртай. Хэрэг зэрлэг амтан буюу чам манай Монгол улсад илбэгт гэрэл гэрэлтүүл зэрлэг амтнаас хамгаалахад илүү төхөн болдог. Ердөөсөө 10 гаруй жилийн өмнө лагаар гэрлөө орлуулж байхад одоо технологи хөгжөөд нарны панелаа гадна талд тавихад дотор талд гэрэл асч болж байна. Эрт дээр үед монголчууд морин хил дээр өрсөжсэн бол одоо бид нар хотчоод машинаар морио орлуулах болсон. Анх машина авчаад сэтгэл ханамж 100 байсан. Одоо бүр 200% сэтгэл ханамжтай аваа.